Монголын орчин цагийн уран зохиолын ертөнцид үнэтэй хөв нэмэр оруулсан утга зохиолын нэр төлөөлөгч Лодонгийн Дүдвийн нэгэн сар болсон бүтээл бол Оройгүй сүм романы тухай хэлэлцүүлэг. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, цовлын гавьяа зүтгэлтэн, төрийн шагналт, төр нийгмийн нэрц зүтгэлтэн, их соён гэгэрүүлэгч, эрдэмтэн зохиолч, 20 дугаар зууны манлай сэтгүүлч, Монгол түмний сод мэргэн их хүмүүн Лодонгийн Дүдв нь 1935 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Говьалтай аймгийн Наран, Өнөөгийн Халиун сумын өвөр замын бууц хэмээх энгүүн талын нэгэн айлд малчны гэр бүлд мэндэлжээ. Хүү төрмөгц нэр хайрлуулахаар ламд очиход сайн хүү байна, сайд болохын ер бэлэгтэй хүү байна хэмээн айлдаж энхүү төдөв нэрийг орчлонгийн замд нь өргөжээ. Аав нь гарын уран эвд үйтэй мужаан дархан хүн болох эс Лодон, ээжийн дүлгэн ааштай энэ цаян хэмээх сайхан сэтгэл бүсгүй байжээ. Айлын ууган хүү ил Дүдв нь хоёр охин дүүгийнхээ халамжит ах болон өссөн бөгөөд багаасаа эрт төлөвшсөн, сэргэлэн, юмны учрыг ухаан зааж асууж сурах туртай сониуч хүү байжээ. 1942 онд анх сургуульд орох үед эцэг нь Эрдэм ухааны зам тэгш байг хэмээн өрөөж, үүдээ өөрийн гараар модон цүнх урлан бэлгэлсэн нь ил Дүдвийн эрдмийн анхны дурсамж болон үлджээ. Тэрээр бага балчир насандаа бэлчээр тонь ургаа хариулахдаа ой санамжийн гайхамшигыг илтгэн адууг нүдэрээ толж, зүс бүрээр нь ялган цээжлээд олон хоногийн дараач хэн ямар морь адуу хаашаа явсныг төвгүй хэлчихдэг байв. Нутаг басныхнаа манайх нэгэн адуу алга боллоо хэмээн ирэхэд хүүхэд Дүдв хаана, хизээ, ямар цусмын адуу явсныг яг түнжлэн тайлбарладаг байжээ. Хүмүүсийн царай төрх, өмссөн хувцас, биеийн хөдөлгөөнгээд харах бүрийг нарийн тогтоодог онцгой ойтой хүү байв. Үүгээр зогсохгүй ил Дүдв нь 1992 оны Монгол улсын үндсэн хуулийг боловсруулахад биежилэн оролцож батлагдсан юм. Монгол улсын үндсэн хуулийг баталсны дараах 1993 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр нэр дэвшиж оролцсон билээ. Ил Дүдв нь 1980-аад оноос нийгмийг сэргээсэн олон гаруй нийтлэл бичиж, Монгол оронд өрнсөн өөрчлөлт шинжилгээний салхийг эхлүүлэх, ардчлалын үзэл санаа бүхий залуусыг дэмжих, тэднийг бичиж төрөхөд нь идэвхтэй нөлөөлж байсан билээ. Чингэхдээ 1990 оны ардчлалын хөдөлгөөнийг ард түмэн талархан хүлээж авах хөрс суурь бий болгоход үнэтэй хөв нэмэр оруулсан юм. Ил Дүдв нь Монголын уран зохиолын нэгэн их ноён оргил билээ. 1950 оноос уран бүтээлээ эхэлж, роман, тууж, өгүүлэлэг, шүлэг, найруулал, эссе, шүүмж, нийтлэл зэрэг 1000 хоолд авсан уран бүтээл төрөвснөөс гадаадад 25 ном орчуулагдан хэвлэгджээ. Эдгээр бүтээлүүдээсээ төвөрлөн 40 бот ном гаргасан байдаг. Ялангуяа хүүхэд багчуудад зориулсан түүний яруу тансаг, утга төгөлдөр олон гаруй уран бүтээл Монголын өсвөр үеийнхний оюун бэлгийг тэлж, мэдлэг ухааныг арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг юм. Түүний амьдралынх нь хамтрагч, ухааны түшгэн болсон эхнэр Найдангийн цагаач нь Монголын нэрт номын санж, соёлын гавьяа зүтгэлтэн хүн юм. Төдөв гай, үнэн сонинд утга зохиолын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ ерөнхий эрхлэгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үзэсгэлэнт бүсгүйг хараад тэр дороо сэтгэл шулуутсан байдаг. Тэр бүсгүй бол хожимын ханин болсон энэ цагаач юм. Хоёр залуу танилцсан дотносноосоо хойш утга, оюуны огторгуйн адил нэгэн замаар мөр зэрэгцэн алхсан байдаг билээ. Лодонгийн Дүдвийн Оройгүй сүм роман нь 1985 онд бичигдсэн ба эрдэм мэдлэгт оройгүй гэсэн гол санааг агуулдаг юм. Зохиолч Дүдвийн зохиолууд хүний амьдралын философи, нийгмийн зөрчил, итгэл үнэмшлийн эрэл хайгуулыг нарийн дэс дараатай илэрхийлдэг ба Оройгүй сүм роман нь үүний тод жишээ юм. Тухайлбал шашны дүр төрслөөр дамжуулан хүний дотоод зөрчил, нийгмийн хар бараан тал, бэрхшээлүүдийг тод томроо харгадаг. Мөн энэхүү роман тухайн үеийн Монгол төвдийн шашин ба ардын амьдралын уялдааг өгүүлдэг. Мөн шашны дүрслэл нь Монгол улсын уламжлалт итгэл үнэмшил, буддын шашны гүн ухааныг агуулсан уран бүтээл юм. Зууны шилдэг роман Оройгүй сүм нь тухайн үеийн нийгэм цаг үеийн Монгол төвдийн шашин төрийн харилцаа, түүхэн замнал, зан заншил, хэл соёл болон сэтгэлгээ, ард иргэдийн амьдрал ахуйг сонирхолтой үйл явдал, баримтуудаар баяжуулан бичсэн нь үнэхээр сонирхолтой болгосон байна. Сүм хийд лам нарын дүр
нийгэмд гүйцэтгэж байсан үүрэг. Зохиолын үйл явдалд Монгол төвдөд байдаг алдартай хийдүүд болох буян залбирах, бэревэн, алхаас зуу гэх мэт хийдүүд гардаг ба тэдгээрт хүмүүс мөргөлдөж ном унших ёс үйллүүд нарийн төрслөгдсөн байдаг. Хийдэд шав оруулах ёслол, номын оройн сахил дүргэх барих, ламын сахил мөргөх зан үйлүүд бодиттойгоор өгүүлэгддэг. Үүнээс харвал хүний амьдрал төгсгөл нь мэдэгдэхгүй эхлэл ажээ. Өөрийн биш, бусдын сонголтоор амьдрах нь хүмүүнийг мухардалд хүргэдэг гэдгийг тунгаан бодож байлаа. Бурхны тухай ойлголт тэр дундаа буддын үзэл сургаал, номлолыг бид их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд буяныг үйлддэг хэмээн сүсгэлдэг. Тэр дундаа буддын шашны орон болох төвдөд буян хийх нэрийдлэр нүгэл үлдэж байгаа нь альва сайн сайхан үлдэж муу талж байдаг гэдгийг харуулдаг. Гэвч аль сонголтоор явах нь хүмүүний ухамсар ажээ. Сонголт буруу зөвийг ярихын тухай зохиолд гардаг санд шиг эцэг эхийнхээ хүсэлтээр бос өөрийн чин хүсэл эрмэлзлээрээ мэрэгчлээ сонгосон болохоор харамсах зүйл үгүй бизээ. Мөн энэхүү бүтээлээр хүмүүний итгэл гэдэг ямар хүчтэй болохыг харж болно. Нөгөө талаар итгэл гэж шинэрлэгдсэн зүйл муу хайралд оруулж мухар цусыг давтуулдаг талаар харуулах ажээ. Хүн бүр шүтэх хийс шүтэх хэрэгтэй, энэ эрхэнд хэн ч халдах хэрэггүй. Бурхан гэж байгаа болохоор нүгэл хийж болохгүй гэсэн итгэлээр муу зүйл хийхгүй амьдарч байгаа сайшаалтай. Гагцхүү оюун ухаанд хүн болж төрснийхөө хувьд хийсвэр зүйл давтан үйлдэл бүрээ бурхан даатгахын хэрэг юм билээ. Хэд мухар цусыг давтвал төрсөн үртэйгээ цэцэг хүүгийн ёсоор харьцах тухай мартдагыг санжийн эцэг сайн зөвхтийн жишээнээс харж болно. Монголчууд ганданд очиж ном уншуулахдаа төв дэлээр унших номыг нь ойлгохгүй хэрнээс үсэглэн сууцгаадаг. Төв дэл мэдэхгүй болохоор мэддэгт мэрэгэн зоохор мэддэггүй дээрэн зоохор гихчил болдог. Бурхны гүн ухаанаас ардын хар ухаан дээр гэж үлзийдийн хэлсэн үгийг сайтар ухаар ууштай. Шашинд бос шинжлэх ухаанд тэгвэл бид арай бодиттой хөрсөнд бууж болмоор санагдах юм. Санж гисэл Бурхны номонд шамдан сураад аав ээж хайртай бүсгүй багш гэд хинч түүнд үлдсэнгүй. Гагцхүү үүлэн хөхмөр гэж нэрлэдэг таяг Даянчийн мөрөөр явах амьдрах замал түүнд үлдлээ шүү дээ. Магадгүй санж жирийн ардын амьдралыг сонгосон бол энгийн бөгөөд ад саргалтай амьдрах байсан биз. Лодонгийн төдөв зохиолч Ариагүй сүм роман бол Монголын уран зохиолд онцгой байр суурь эзэлдэг олон давхар утга санаа болон гүн агуулга шингээсэн бүтээлүүдийн нэг билээ. Энэ романы үндэс нь зөвхөн зохиолын уран сайхны чадварт оршиж байгаа биш, харин зохиолчийн сэтгүүлч, судлаач хүний хувцнууд бодит амьдралыг нарийн ажиглах чадварт илүү тод илэрдэг. Зохиолч илтүүд нь олон жилийн турш нийгэм, хүмүүсийн амьдрал, зан заншил, соёлыг ажиглан судалж тэрүүгээр судалгаа хийн бичсэн бөгөөд энэ нь Ариагүй сүм романд нийгмийн шударгуус байдал, хүний дотоод тэмцэл, соёл боловсролын ялгаа зэргийг дүрсэж буугаар илэрдэг. Уншигч бид түүний романыг уншихдаа яг л тухайн орчинд алхаж хүмүүсийн амьдралыг нүдэрээ харж буй мэт мэдрэмж авч буй нь аль төдөв зохиолчийн ажиглалтын нарийн болон гүнзгий ур чадварыг харуулж өгдөг. Харин нөгөө талаараа зохиолч маань монгол хэлний баялаг, найруулга ур чадвараа гүнзгий уран яруугаар ашигласан нь уг бүтээлийн томоохон онцлогуудын нэг юм. Ариагүй сүмд ардын зүйрц зүгс, ёгт үгс, шашны үг хэллэг зэрэг хэлний бүх өнгө давхарга аялгау шингэсэн байдаг. Түүнчлэн уг романы өгүүлбэрүүдийн утга санаанд гүнзгий бөгөөд уншигч төдийгүй сонсоход хүртэл хөгжим шиг аялгаутай мөн урт мөр бүртэн утга сэтгэлгээний нарийн өнгө аяс дүрслэгдэг. Энэ зохиолыг зөвхөн уншихад таатай болгож зогсохгүй, монгол хэлний гоо сайхныг залуу уншигчдад дахин мэдрүүлэх хүчтэй эрсэл болж өгдөг. Залуус бид энэ романаас их хэлнийхээ үн цэнийг мэдэрч зүйрцсэн ёгт үгийн гүн утгыг ойлгож сурдаг. Харин нөгөө талаараа хүний зан чанар, амьдралын үнц нь шашны сайн муу талын тухай бодож ирцүүлэх шинэ үнцийг бидэнд нээж өгдөг. Зохиолын гол үнэт зүйл нь зөвхөн хэллэг бус, харин биднийг өөрсдийн сэтгэлгээ, мэдрэмжээрээ амьдралын гүн утгыг ойлгож ухаарах боломж олгодогт оршдог. Тиймээс Ариагүй сүм бол зүгээр нэг роман биш, харин монгол хэл соёлын өвийг сэргээж хэл сэтгэлгээг гүнзгийрүүлж уншигч бүрийг илүү мэдрэмжтэй, илүү ухаалаг болгодог үнэт бүтээл юм аа.
Тэгэхээр энэ хэсгийн хувьд болохоор 20 дугаар зууны монголчуудын түүхэнд тохиолдсон нэгэн үннийг зайлшгүй хөндөг хэрэгтэй болж байгаа. Энэ нь мэдлэггүй итгэмтгий олонхыг шашны нэрээр хэрхэн захирч баялагийг нь хэрхэн сорж ирсэн тухай асуудал юм. Манай түүхэнд амьд бурхан, худагт хувилгаан, хойд дүр гэх ойлголтууд 100 турш гүн суусан байдаг. Гэвч бодит амьдрал дээр эдгээр бурхнууд жирийн л нэг хүний адил өвдөж, цовж, алдаа гаргаж, бүр архинд орж, улс төрийн хөөцөл дөөнд хүртэл орооцолдож байсан гэдгийг түүхт тодорхой харуулдаг. Гэсэн атлаа арт түмэн тэднийг бурхан мэтээр шүтсээр л ирсэн. Яагаад гэвэл итгэлтэй гэхдээ мэдлэггүй олонхыг удирдах хамгийн амархан арга нь шашин байсан юм. Буддийн сургаал анх шинжлэх ухаанч философийн үндэстэй байлаа л та. Харин төвдөд төр шашны тасгалтай хэд холтон хүчээ авах үед юу болов? Сургаал нь мухар сүсгийн зан үйл ичидийн домог дайсан бол цаад өөрөөсөө дээгүүр хүч үйлчлэн гэх ойлголтоор дүүрсэн систем болон хувирсан. Ийм систем Монголд орж ирэхдээ сургаал хийхээсээ илүү улс төрийн технологи, улс төрийн зам замнал болж хөгжсөн гэдгийг бид одоо л ойлгож эхэлсэн. Хойд дүр тодруулах нь цэвэр шашны зүйл байгаагүй. Харин Монголын ноёдыг улмаар Монголын арт түмнийг төвдийн Далай ламын тогтолцоонд уяах тийм илүү гүн гүнзгий улс төрийн даал дарга байсан. Бас нэгэн анхаарал татах асуулт бий л дээ. Яагаад монголчуудын ихэнх хойд дүр төвдөөс тодордог байсан юм бол? Яагаад Монголын алт мөнгө мянган мал үнэт идэл тогтмол төвдийн зах зээл рүү урсдаг байсан юм бол? Энэ бол зүгээр нэг мөрөглийн асуудал биш. Зүгээр ч нэг шашин шүтлгийн асуудал бол биш юм. Энэ бол эдийн засгийн асар том механизм байсан. Зарим айлчлалын ганцхан өдрийн зардал хэдэн 100 мянган лам хүрч байсан. 500 жилийн турш урссан бүх баялагийг тооцвол аимшигтай их хэмжээтэй байсан гэж түүхчид тэмдэглэдэг. Маньчжин уусч энэ үйл явцыг дэмжсэн. Учир нь шүтлэгтэй, номхон, шашны хатуу дүрм журмаар амьдардаг ард түмэн төрд аюул учруулахгүй. Харин сүм хийдийн үйл ажиллагаанд татагдсан олон эрэгтэй гэр бүлгүй, үр хүүхэдгүй болж хүн амын өсөлтч буурна. Энэ бүхэн нийлээд Монгол улсыг сул захирахад бэлэн эдийн засгийн хувьд ч хоосон болгосон. Би гэхдээ шашныг эсэргүүцэж байгаа юм биш л дээ. Итгэл үнэмшил гэдэг бол хувийн сонголт, хүний эрхийн асуудал юм. Гэвч мэдлэггүй итгэл үнэмшил бол хамгийн аюултай зүйл. Яагаад гэвэл мэдлэггүй шүтэлцээ үүсэх үед хүн асуулт асуух чадваргүй болдог. Ирэх мэдэлд ноёд биш, мухар сүсэгт ноёрхдог. Түнчлэн баялаг, хөгжилт бус, шүтээний л эсвэл сүм эдийн төлөө л хуурсна. Эцэст нь арт түмэн бусдын тоглоом болж дуусна. Өнөөдөр бид энэ түүхийг яагаад санах ёстой вэ? Учир нь бид дахин ийм алдаа гарах эрхгүй. Мэдлэгтэй иргэн бол хүчрхэг улсыг бүтээдэг. Харин мэдлэггүй, итгэмтгий олонх бол хэн нэгний зэвсэг, хэн нэгний ашиг олох хэрэгсэл болно. Тиймээс энэ хэсгийг нэг өгүүлбэрээр төгсгөл тоо. Итгэл үнэмшил муу биш ээ. Харин мэдлэггүй итгэл үнэмшил улс оронд эргэж нөхөх боломжгүй хор уршиг дагуулдаг юм. Хэрвээ санжийн дөрвөн өвчлийг нэгтгэхэд хэлвэл түүний амьдрал нь үе шаттай. Аажмаар дотроосоо өөрчлөгдөж хөгжиж явсан байдаг. Эхнээсээ л санж
өөрийн сонголтоор замлаа ихтлүүлсэн хүн бол биш. Аавынхаа шийдвэрээс болж хийдэд орсон. Тэрээс хойш түүний хүүхэд нас тэгээд бүр ертөнцийг харах өнцөг хүртэл хийдийн хатуудыг журам цээжлэх төвтэй сургууль баригдмал болсон. Нэгсэндээ Санжийн дүрийн их үед юу ч асуухгүй бодохгүй зүгээр л дагдаг шавийн дүр байсан. Харин Илхаас точсны дараа Санжид дотоод хэрэгэлзэн авторч эхэлдэг. Тэгээ өдөр бүр утга нь ойлгохдохгүй тэрэнд автах. Айц дээр суурилсан сахилга, лам нарын хоёр нүртэй байдал болон хүний ясны байлцах гэх мэт зүйлс байдгийг хараад Санжийн өмнө баригдалтай байсан итгэл үнэмшил нь анх удаа гангаж эхэлсэн байдаг. Өмнө нь заалгаж сурсан бүх зүйл нь бодит амьдралтай ингээ логикгүй хийсвэр хоосон мэт санагдаж эхэлдэг бол энэ нь одоо түүний эргэлзээний үе шатын эхлэлийг тавьж өгсөн байдаг. Дараагийн жишээ бол одоо Санжийн бие үтгэхэд хичнээн лам нар ирж түүнийг эмчлэх гэж үзсэн ч гэсэн чадаагүй атал нэг эмгээрээ зүгээр л хооллож өгөхөд түүний бие тэнхэрсэн нь одоо сүмийн мэдлэг сургаал хэрхэн жинхэнэ амьдралаас зөрүүтэй байдаг вэ гэдгийг сайн үзүүлсэн байдаг. Үүнээс өмнө анх Санж бүх юмыг дандаа ном ёсоор нь хийдэг байсан бол одоо яг амьдралын туршлага ухаан суусан тэр ухаарл дээр тулгуурлан сонголтуудыг гаргаж эхэлсэн байдаг. Нутагтаа буцаж хамт болон ирсэн Санж өнөхөөсөө шал өрхөн болсон байдаг. Тэрээр хүний сэтгэл, амьдралын үнэн, энгийн баяр гуниг гэх зүйлсийг номлолоос илүү дээгүүр тавьдаг болсон ба отгонтой учирсан харилцаа нь түүний өөрчлөлийн хамгийн хүнлэг талууд буюу хайр, амьдралын дулаан мэдрэмж, бусдыг хамгаалах хүсэл зэргийг суулгаж өгсөн. Энэ нь Санжийг өмнөхд ном цээжилсэн хүүхдээс бүр мөсөн салгаж илүү бодиттой, илүү амьд хүн болгосон. Номлогч биш харин хүн болж төлөвлөсөн гэж хэлж болно. Төгсгөл нь хэдий гонигтайж Санжийн дүр маш тодорхой замаар өгчдөг. Эхэндээ дуулууртай шав байсан бол дараа нь эргэлдсэн лав. Үүний дараа амьдралын бодит үн цэнийг өөрийн туршлагаар ойлгосон хүн болж төлөвлөсөн байдаг. Түүний дүрийн өвчлөлт бол хүний хувь тавилан гэхээс илүү тухайн үеийн нийгмийн хоёр нүрийн дунд амьдарсан залуугийн дотоод сэрэл гэж тайлбарлаж болно.